Хуучныхан энэ төлөвлөлтийн зураг мөрөг хийж гэж тиймсээ одоо сэргээгээд энэ дотор нь ингээд ямар ч төлөвлөлт байгаа баахан сайн төлөвлөлт мөсөө явуулсан биш үү? Энэ миний бид нар яг хуучны руу одоо сэргээе. Энд яг орж ирэнгүүт ингээд даван байгуулсан байна. Яг нэг одоо Монгол улсын зөөлчдийн андангийн дараа ийг хөдөлгөх тийм газар болгох юм боловсрол мэдээ сэргээ. Бидний шашны мэдээ сэргээчдийн асуусан байгаа. Онцлог мөнгөсөлтийн одоо ингээд хойшоо зайлшгүй ингээд хамгийн хүмүүс авахраад биднээс ажлын даалгавар болсон. Манай газрын хадгалт сони хийсэн газар зүйн шийдвэр тэгээд өмчийн харьцааны газар соёлын газар энэ хууль төрийн хүмүүс эсийн хэрэгжүүлэлт энэ одоо цаанаа тийм зүйл одоо өвгийн юусэн юм юм хэдгээр хороо болдог лээ? 17 дугаар хороо. Одоо бидний ярьдаг нөгөө дамдаржал хийдийн хашаан дотроос өнөөдөр бас ингээд та хүнтэйгээ мэдчилж байна. Лам нар наашаа бай. Ягаад камераас мань ягаад вэ? Энэ ягаад энд ирсэн бэ гэхээр энэ дамдаржалын хийд маань 1765 онд байгуулагдсан манай Улаанбаатар хотын хамгийн ууган хийд буюу анхны хотын одоо суур юм байна. Тэгээд энэ цагаас хойш үйл ажиллагаагаа болж 1937 оны улс төрийн шашны одоо зүтгэлтнүүдийг хилмигдүүлэх их хилмигдүүлэлтийн шуурганд өртөж үйл ажиллагаагаа зогсоосон. За хожим нь Монгол Улсын их хурлын тогтоолоор энэ дамдаржалын хийдийг бүхэлд нь нийслэлийн өмчөд байх нь зүйтэй гэж их хурлын тогтоолоор бүртгэсэн юм байна. Зүгээр харамсалтай нь их хурлын тогтоол гарснаас хойш энэ хийдэд нийслэл өмчийн эзний сэтгэлээр чандаагүй юм байна. Шашинд одоо сэтгэлтэй лам хуврагуудын одоо хүчээр буйнаар энэ хийд маань нэг юм юу алдчихгүй, бүр гал алдчихгүй хүн шиг ингээд өнөөдрийг хүрсэн байна. Тэгэхээр өнөөдөр бид нар энд ирсэн гол зорилго бол нэгдүгээрт нийслэлийн өмчийг бид нар бас бүртгэж хамгаалж авъя. За мөн энэ шашны байгууллагатай бид нар иргэний хуулийн заасан гэрээний дагуу энэ одоо хийд хурал номоо явуулахын боломжийг олгоё. За цаашлаад бид нар соёлын өвийг хамгаалах хууль болон бусад одоо энэ соёлын өвтэй холбоотой дүрм журмын дагуу энэ дамдаржалын хийдийн 4.5 га газрыг Монголын одоо бурхан шашинтны төв гандан тэгшлийн хийдтэй одоо шашны аялал жуулчлалаар ингээд яг одоо зэрэгцгүүц юм төв болгож гадны энэ соёл урлагийг дэмждэг, соёлын өвийг дэмждэг байгууллагуудын дэмжлэг тусалцаатайгаар сэргээн босгох юм ажлыг эхлүүлэх зорилгоор өнөөдөр энд бид нар ирж ажиллаж байгаа юм. За ингээ манай би бас нэг хүнийг ерөөсөө ойр танилцуулаагүй байгаа. Энэ миний одоо зүүн гарталд Монгол Улсын их хурлын гишүүн асан манай Болор цомын эзэн яруу найрагч Гомболдогийн мөнх цэцэг гэдэг хүн нийслэлийн засаг даргын соёл урлагийн одоо асуудал хариуцсан зөвлөхөр ажиллаад бас нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Тэгээ бид нар энэ нийслэл Улаанбаатар хотод бараг л өдөр тутамдаа л бид нар тогтчлт бүтээн байгуулалт том төсөл хөтөлбөр гэж яриад байгаа болохоос биш нөгөө цааталт нь соёл урлагийн асуудал, эрүүл мэнд боловсролын асуудлыг бид нар бас тухай бүрт нь хариуцсан хүмүүс маань ажлаа тасалтуулгүй явуулж байгаа. Тэгээ эх жилийн бидний бас энэ соёлын өвийг хамгаалах чиглэлээр хийх том ажил бол энэ дамдаржаа дэд төвийг түшгэлсэн дамдаржаагийн газар чөлөөлөлт, дамдаржаагийн бүтээн байгуулалтаа зэрэгцүүлж дам даржаалан хийдийн энэ одоо хуучин том хийдийнхээ том туурийг бүхэлд нь хуучныхан тэр дэг жаягаар сэргээн босох юм төсөл хэрэгжүүлэх гэж байгаа. Энэ төслийг яг гардан хариуцж байгаа хүн бол
мөнх цэцэг байгаа гэдгийг бас та бүхэнд хэлье. За миний баруун гар талд дам даржал хийдийн нам лавгсрын тэргүүтэй лам хуургууд байна. Тэгээ бид нар одоо энэ яг ард харагдж байгаа шашныг бадруулагч гэдэг энэ Монгол агуулгатай. За дам даржаалан гэдэг үг нь бол одоо төвдөрүүл шашныг бадруулагч гэсэн ийм утгатай гэж бид ойлгосон. Яг бидний ард харагдж байгаа энэ хийд маань бол 1765 онд болсон юм байна. За энэ урд харагдж байгаа том одоо энэ цогчин дуг нөхөө. Цогчин дуг нь мөн 1778 онд болсон юм байна. 65 онд болсон юм байна. Тэгээд энэ Улаанбаатар хотод буюу Сэрүүн Сэлбийн хөндий Хүнчлууны хонхорт Улаанбаатар хотын одоо их тавигдсан газар буюу орчин цагийн хэллэгээр бол анхны даунтаун нь бол яг одоо энэ бидний энэ зогсож исэн газар байсан юм байна. Тэгээ энийгээ бид нар бас эргэж сэргээж энэ ойр орчмынх нь гэр хорооллын айл өргүүдтэй бид нар ирэх жилүүдэд зөвшөлдсөж газарт оруулах, чөлөөлөх, соёлын өвийг хамгаалах юм шийдвэрүүд гарч байгаа гэдэг бас айл өрхүүдэд дуулгая. Тэгээ соёлын өвийн тухай хууль заасны дагуу бид нар айл өрхүүдийг чөлөөлөх. Гэхдээ зах зээлийн замаар, зах зээлийн зарчмаар ийм одоо үнэлж хашаа байшин эд огшлыг нь үнэлж чөлөөлөх юм ажлууд эхэлж байгаа. За өмнө нь бас та бүхэн мэдээлжсэний дагуу яг энэ бидний баруун гар талд одоо Дамдаржаагийн дулааны цахилгаан станц ийм бүтээн байгуулалтын ажил явуулж байгаа. Тэр янд нь тэр харагдаж байна. За энэ бүтээн байгуулалт бол эх жилийн 8 дугаар сард одоо бүрэн ашиглалтанд орно. Энэ орчмын айл өрхүүдэд 63 мегаваттын дулаан үйлдвэрлэж энэ хавьд одоо айл өрхүүд хатуу нүүрс төлдгүү ийм амны орон сууцны хороол болгох юм төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр бидний төлөвлөж байгаа бол энэ Дамдаржаагийн дулааны станцаас нааших айлуудыг бүхэлд нь чөлөөлж чөлөөсөн дэд үтжүүлсэн газраа барилгын компаниудад бид нар дараа төлбөрт нөхцлөөр 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу амны орон сууцны хорооллын зорилтоор ингээд өхөөр төлөвлөж байгаа гэдгийг та бүхэнд хэлье. Тэгэхээр иргэдүүл бидний энэ хэсэгчсэн ерөнхий төлөвлөгөө 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хүндэтгэлтэй хандаж за энэ арчин бол өөрөө шашны аялал жуулчлалын төв. Энээс цаашх нь одоо амны орон сууцны ийм хороол байх төлөвлөлттэй байгаа гэдгийг хэлье. За хийд рүү нэг оръё. За бид нар өнөөдөр бол манай газрын албаныхан одоо өнөөдөр ингээд нөгөө манайхныг өвөл болчхоор өрн ингээд бүгд ажил зогссон гэж ойлгож байгаа шиг байна. Өвлөл хамгийн их ажил хийгдэж байгаа. Бид эх 7 хоногийн сүүлээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар нийслэлийн 2026 оны төсвийг эцэслэн батлана. За мөн одоо энэ газар чөлөөлөлт яригадаад байгаа 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг бид нар эцэслэж батлана. За мөн 2026 онд нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх одоо тэр төлөвлөгөөг хөгжлийн төлөвлөгөөгөө батлах гэх мэт гол бодлогын баримтчгуудыг бид нар хийн. Тэгээ 12 сарда багтаж нийслэлийн төсөв батлагдсны дараа бид нар эх жилийн бүтээн байгуулалтынхаа тендерүүдийг эхнээс нь зарлана. За бидний нэг одоо бас сайн зүйлийг нөгөө нийслэл хотынхоо иргэдэд би бас хэлэх нь зөв байх гэж бодож байна. Нийслэл Улаанбаатар хот улсын дунджаас бараг 50%-аар илүү худалдаа авах ажиллагаагаа 2025 онд зохион байгуулсан. Энэ одоо юуны үр дүн бэ гэхээр бид төлөвлөлтөө маш сайн хийж чадсны үр дүнд 2025 онд бид нар Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлэх тендерүүдийнхээ бараг 97-8%-ийг амжилттай болгоод ажлууд явуулж байгаа гэж ойлгож байна. За улсын дундч бол энд яагаач ойртохгүй байгаа. Тэгэхээр бид нар эх жилийн төлөвлөгөөгөө төсвөө хөгжлийн төлөвлөгөөгөө бүгдийг 12 дугаар сарын 5 гэхэд баталж дуусгана. 12 сарын 5-нд дуусаад иргэдийн хурлын тогтоол албацсны дараагаас эхлээд бүх албадуудад хариуцсан ирэх жилүүдэд хийгдэх хөрөнгө оруулалт тендерийн ажлуудын эрхийг шилжүүлнэ. Миний нэг одоо тавьж байгаа шаардлага бол хариуцсан дарга нар энэ 12 нэгдүгээр сарда бүгд тендерүүдэд зарлаж дуусгах ёстой байгаа.
За эх 7 хоногийн энэ чи хэд өдөр болж байна? 12 сарын 1 гэдэг чинь 12 сарын 1-ний өдөр одоо Улаанбаатар хотын одоо хувь зээг одоо их сайхнаар шийдэх нэг том тендер нээгдэнэ. Энэ юу гэвэл тойрог хурдны замын тендер нээгдэнэ. Бид өмнө нь энэ 25 оны одоо 100 туулын хурдны замыг зарлаад ингээд гэрээлэгчтэйгээ гэрээ хийцсэн. Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үндсэндээ 90 гаруй хувьтай явж байна. Бид нар карьеруудаа бүгдийг одоо бэлтжлээ. Ажлын зураг дуусчлаа. Кемпүүд байгуулагчлаа. Техникүүдээ оруулж ирж байна. Газар чөлөөлтийн ажлууд хийгдэж байна. Одоо маргааш бид нар зэвсэг түвшний жанжин штабтай хамтарч туулын хурдны замын тараст орсон тэг 13 дугаар ангийн буудлагын полигоныг шилжүүлэх юм одоо ажлын хэсэг газар дээр нь ажиллаад дуусчихна. За ингээд бид нар эх 3 дугаар сараас эхлээд туулын хурдны замыг бид нар бүтээн байгуулалтын ажлыг барьж байгуулна. 2027 оны 7 дугаар сарын 1-нд зорчих хэсгээ нээснээр Улаанбаатар хотын өнөөгийн авто замын төгжрөл 15%-аар шууд буурна. За туулын хурдны замын одоо холбоос буюу тойрог хурдны зам гэсэн энэ бүтээн байгуулалтын ажлыг бид нар эх 7 хоногт тендеред нээгээд гүйцэтгэгчээ энэ ондоо багтааж бид болвол шалгаруулна. Маргаан бодлоо өсөхгүй л энэ он дотроо бид нар бас гэрээ хийхээр ингээд төлөвлөж байгаа. За тойрог хурдны зам ашиглалтанд орж чадах юм бол бид нар Улаанбаатар хотын төгжрлийг дахиад 40% бууруулна. Өнөөдөр биднийг бухимдуулж байгаа хоёр том хүчин зүйл байгаа. Нэг нь төгжрөл. Сүүлийн үед өдөртөө 600 гаруй мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоод байгаа. Энэ Улаанбаатар хотын яг одоо шав тавьсан газар би та бүхэнд бас нэг мэдээлэл өгье гэж бодож байгаа. Улаанбаатар хотод ерөөсөө 84 мянган машин зорчих боломжтой ийм одоо замын одоо бүтээн дэд үтцтэй. Гэтэл 84 мянган машин зорчих боломжтой зам дээр бид нар яг өвлийн энэ хүүтэн цаг хугацаанд одоо хүмүүс даарч хөрөхгүй тул хувийн машина хөдөлгөөнд бариад ороход нийтдээ 600 гаруй мянган машин өдөр тутамд энэ сая 11 сарын 10-аас хойш ингээд оролцоод байгаа. За зуны яг эд өрн дулаан цаг төгжрөл багтаа үед 450 орчим мянган машин оролцдог. 450 мянган машин оролцоод ирэхээр нэг юм цусланд гарцсан хүмүүс хөдөө явцсан ороо нэг юм төгжрөл багтаа байдагтай яг адилхан юм болдог. Тэгэхээр бид нар туулын хурдны зам, тойрог хурдны зам хоёрыг хийж ингээд бүтээн байгуулж чадсан тохиолдолд өдөр болгон цуслангийн орооны зам шиг одоо хотын төв одоо тийм цэрэг болох ийм одоо төлөвлөлт симуляцийг манай мэрэгжлийн одоо нөхдүүд хийгээд байгаа гэдгийг та бүхэнд хэлье. Би дахиад хэлье, Улаанбаатар хотын одоо бүтээн байгуулалт ийм ажлууд ерөөсө тасралтгүй үргэлжилж байгаа. 12 сарын 15-нд метроны эцсийн сонгон шалруулалтыг зарлана. Зарим хүмүүс чиний метро бол одоо худлаа шоу байсан энэ гэж ярьж байгаа. Тэгээ би ажил хийж байгаа хүний хувьд нэг зүйл хэлэхэд энэ том мөнгийг одоо босгох гэж нэг ажил байна. Энэ том төлөвлөлтийг олон улсын одоо том бүтээн байгуулалтын тэр аргачлалын дагуу зохион байгуулах нэг том ажлууд байдаг. Би тэгэхээр энэ метроны ажлууд яг төлөвлөгөөний дагуу бид нар 12 дугаар сарын 15-ны өдөр 27 урьдчилан санал ирүүлсэн 27 аж ахуйн нэгжийн дунд бид нар нээлттэй одоо тендер шалгуулалтаа эцэлэн зарланаа. Тэгээ өнөөдөр бас дамдаржаалын хийдийнхээ зам хуургуудад энэ нийслэл хотынхоо том бүтээн байгуулалтыг одоо бүтэмжтэй болох тал дээр та бүхэн маань бас ном буйна хурж өгөөрэй гэж хичээнгүүлж хүсэж байна. Бид нар бас Таранбайныхаа 4 дахь сонгон шалралт 4-р шалгуулалтыг одоо эх 7 хоногт эхлүүлж байгаа тийм ээ. Гэх мэтлэнгийн ер нь Улаанбаатар хотод 19-20 том одоо бүтээн байгуулалтын ажлыг бид нар төлөвлөснөөс энэ ондоо багтаж ер нь бүх ажлууд гараанаасаа гарч ингээд өнгөрч байгаа гэдэг бас та бүхэнд хэлье. Өнөөдөр ингээд утааны асуудал дээр бид нар шийдэл гарч байгаа. Тэгээ зарим хүмүүс бол одоо улс төржиж байгаа нөгөө муул бол сайн гэдэг ийм зарчмаар хэдэн нөхдүүд асуудал тандаад ах шиг байлээ. Тэгэхээр бид нар энэ
Хөхнүүрс рүү шилжиж байгаа. Хөхнүүрс рүү шилжснээр Улаанбаатар хотын агаарын чанар одоо станцуудын мэдээгээр өдөр тутамдаа сайжирч гарч ирж байгаа. Бидэрт харин муу хэдэн мэдээ байна. Энэ юу гэвэл дулааны хэдэн цахилгаан станцуудаас ялгаруулж байгаа агаарын бохирдлын хэмжээ нэмэгдээд байгаа. Яагаад гэвэл нөгөө хэрэглээ нэмэгдэж байгаа учраас. Сайн мэдээ гэвэл гэр хорооллын 170 гаруй мянган өр хайлуудаас гаргаж байгаа агаарын бохирдлын хэмжээ буурсан. Тэр дундаа хамгийн одоо хортой одоо утга илэрхийлдэг SOX-NOX-ийн хэмжээ буураад байгаа. 12 сарын 10-нд бид нар Улаанбаатар хотын иргэдэд хандаж гэр хорооллын айл өрхүүдэд хэрэгжүүлж байгаа газын шилжилт болон хагас коксын шилжилтийн талаар одоо дэлгэрэнгүй мэдээлэл хэвлэлийн хурал хийж бүх тоо утгуудыг та бүхэнд танилцуулна. 6 автомашин нэг Монгол гэрийн яндантай тэнцвүүц ийм бохирдлыг үүсгэж байгаа. 6 автомашины одоо яндангаас гаргаж байгаа. Тэгэхээр бид нар бүх тоо утгуудын талаар мэдээлүүд хийн. Тэгээ бидний төлөвлөж байгаа төлөвлөлтөөр бол 2028 он гэхэд Улаанбаатарт төгсрөлийнхээ нэг гол асуудлыг шийдсэн агаарын бохирдлоо 50-аас илүү хувиар бууруулсан ийм орхоор бид нар нийслэлийн удирдлагын баг хамтолон ингээд тасралтгүй ажиллаж байгаа гэдгийг хэлье. Бид нар одоо энэ эх жилийн одоо бидний гол одоо төлөвлөж байгаа бүтээн байгуулалтын ажил бол том бүтээн байгуулалтуудтай зэрэгцэж явган хүний зам, дугуйн замыг төвийн 6 дүүрэгт эх жил одоо голлон бүтээн байгуулах юм төлөвлөлтийг хийж байгаа. Хоёр дахь том бүтээн байгуулалтын чиглэлүүд Улаанбаатар хотод байгаа энэ холбоос авцаамуудыг бид нар богино холбоосуудыг холбох ажлуудыг төлөвлөж байгаа. За хэд хэдэн томоохон одоо талбай цэцэрлэг төрөлийг байгуулна. Гандангийн дэнжийн зүүн ингрийг ямар нэгэн том бүтээн байгуулалт барилга байгууламж барихгүйгээр иргэдийн одоо чөлөө цагаа зөв болсон өнгөрүүлдэг ийм ногоон байгууламж бүхий дэнж болгож тогтчуулахаар зураг төслийн ажил хөрөнгө оруулалт хийгэр байгаа. За мөн ногоон нуур орчмыг бид нар бас одоо Сүхбаатарын талбайтай дүүцхүүц юм том талбай болгохоор төлөвлөж байгаа. За ингээд дам даржаалан хийдийн энэ орчмыг бид нар одоо Монголын шашны аялал жуулчлалын бас нэг төв болгон өөрчлөн хөгжүүлэхээр хийн. Гэхдээ энэ одоо миний ойлгож байгаагаар 200 гаруй жилийн настай. Тий. 260 болж байна уу? 260 гаруй жилийн настай энэ барилга байгууламжуудыг яг одоо Азийн энэ хийд одоо сүм хийд барьдаг дэгж аягаар нь сэргэн одоо босгох энэ чиглэл рүү бид нар яг олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа гэдгийг хэлье. За тэгээд өнөөдөр энэ манай яг хийдийн талаар нэг та нэг манай хүмүүст нэг танилцуулах уу? Гол шүтэн нь юу ах вэ? За манай одоо ингээд энэ хийд маань юу байхгүй? Нөгөө төвийн халаалт байхгүй. Тэгээ манай энэ хийдийн лам хургууд маань ингээд бас байгаль орчинд хөнөөл багтаа энэ хийн халаагаараар энэ хийдийнхээ гол хурал номын бүгд яг нөгөө бусад барилгууд бол бүгд нөгөө хөлтөөс халаалт бололцсон үедээ уурын суг гараад орцсон. Тэгээ хуучны биш байсан. Тэгээ бид нар яг энэ жилээс яг бас нэг одоо Улаанбаатар болчиход агаарын бохирдол гэдэг одоо нэм дөрвийн асуудал болчихлоо шүү. Тэгээд бас нэг газар халаагаад тортог гуутаагүй тогтой дулаахан сайхан байна. Манай эдийн гол шүтэн гэдэг логшир жанраас гэх бурхан байгаа. Яа логшир жанраас гэх. Тэгээд логшир жанраас бурхан маань одоо тэнд өөр дугуйн залгаатай байгаа. Манай эдийн одоо их сөхөөс, гом сөхөөс, баг сөхөөс, жамсран сөхөөс энэ хоёр сөхөөстэй. Одоо 1765 оноос хилмигдүүлэлтийн хүртэл одоо оргил үедээ 2000 гаруй лам хурдаг. Их хүрээ минь одоо тухайд 30 гаруй аймагт хуваагддаг байсан. 12 аймгийн 30 орчим дугуйн сүмтэй 2000 гаруй ламын данстай. Жүд, цанид, мамб, дүүнхөр гэсэн дөрвөн татсангийн одоо үйл ажиллагаа явуулдаг. Одоо бид нар одоо урд одоо энэгтэхт одоо лаарам цоллыг өгöd байна шүү дээ. Хуучинд бол одоо манай хийдэд лаарам баграм гэсэн одоо шашны дээд цолыг олгодог байсан. Одоо Монгол нийслэлийн хүрээний засаг захиргааны нэгжийн зохион байгуулалтын мөч гэх юм биш аймаг гэж шашны энэ юугаар аймагуудад хуваагддаг. тий одоо Цэцэн төв аймгийн дугуй тэр үед бол шашны төв тий ерөнхийдөө хүрээ байсан. тий яа их хүрээ
хүрээнд дотроо 30 аймагт 30 аймагт хуваагдсан. тэр одоо энэ манай сүүлийн залуучууд аймаг гэхээр одоогийн аймаг тий орон нутгийн захиргааны аймгаар ойлгож магадгүй. Яг тухайн үеийн одоо хүрээний нөгөө одоо засаг захиргааны хуваарлт нь шашны аймагуудны 30 аймагт хуваагдчихдаг. Тэгээ одоо хөвсгөлөөс ирсэн лам гэхэд тухайн харийн аймгийнхаа дуганд л ирж хурна. Хинтигээс ирсэн лам тухайн харийн аймгийнхаа дуганд л ирж хурна. Холилдгүй байсан байгаа. Тэрийг одоо тэр үеийн богдууд ингэж сайхан хуваарлж гисэн байгаа. Тэгээ оргил үедээ 2000 гаруй лам хурдаг. Тэгээ одоо аграм таарам цолыг одоо олгодог. Монголын одоо халах Монголдоо бол одоо тэргүүн тооцогдох хийлээсэн байгаадах. Тэгээ анх одоо баригдах нь бол одоо 2 дугаар угтын гигэн дурсгал зориулж 2 дугаар угт буюу Лувсан дамын домигийн гигэн дурсгал зориулж Манжин хааны зарилгаар буюу тухайн үеийнхээ одоо төр засгийн албан ёсны шийдвэр тушаалаар 10,000 лам мөнгө гаргаад хийдийн нэрийг Манжин хаан бүр өөрийн биеэр зарилглаад бариулсан хийд багтах. За тэгээ 2, 3, 5 дугаар угтуудын гүдэн буюу лагшин эрднийг хадгалж ирснээр халахтаа яриад алдартай. Тэгээ тийм хийд гэсэн байна. Ерөнхийдөө бол одоо сүм хийдүүдийг одоо тухайн үед бол бараадаад гар орчууд, худалдаачин 8-ачид, ойдлчид эднэрх дагдаг байсан учраас Улаанбаатар хотыг яг хамгийн сүүлийн нүүдлийг яагаад энэ хүн чулууны хотоос Сэрүүн сэлбийн өндөд одоо буусан бэ гэхээр ерөөдөө манай хэдтэй холбоочтой тайлбарлаад тах төгсчтөл. Яагаад гэхээр 1765 онд байгуулагдаад 1778 он хүртэл бол хийдийн үйл ажиллагаа нэгдүгээр жигдэрсэн сүсгтнүүдэд татцсан. Одоо орчин үед л яг машинаараа өглөө явбал орой ирээд мөрөгчин тухайн хүмүүс одоо айл хотоороо хот айлаараа ирж одоо нэг эргэл мөрөө идвэж учраас хийдийг тойрсон гороо хөртөнд хүнээрээ их нэгдүгээр зөкс суурьсан. Хоёрдугаар одоо энэ дөрвөөлийн дундх нь одоо байгалийн сайхан зохицуулах газар шүү дээ. Тийм учраас одоо энэ нийслэл тухайн одоо хүрээний сүүлийн нүүдэл нь одоо дамдаржил хийдийн түшиглэж одоо буусан гэж төгчтөл яриад байгаа. За тэгээд одоо 8 дугаар угттай бол манайх их холбоотой. Одоо 8 дугаар угт одоо зуны сэрүүн дэржиндээ цусдаг. Тэгээд одоо 8 дугаар угтын аман түүхийн уламжлалаар бол одоо 1911 он 21 оны гол одоо хойшлын одоо өдөртөгчнөр бүгд дамдаржил хийж нууц суралтаа хийдэг. Бүгд дамдаржил хийдэрэж хуралдаж байгаа явдаг байсан гэсэн. Ам мэдээнүүд түүхэн баримтууд бол зөндөө бий. Энэ 8 дугаар угтын шарилчин танаад энд хадгалагдаж үгүй манад 2 3 5 дугаар угтууд шүү дээ. 8 дугаар угтыг бол төв ганд хийдэг байсан. Төв ганд дэвшлэн байсан. Нарангийн тий яг нэг юу яагаад тий нөгөө нэг одоо нөгөө гандангийн очир дээрийн дугны урталт намын сонгийн өргөө баг. Тэн дотоос нэг алтан хүн гарлаа гэж шуугаад тэгээ чой болсонгоо өөрөө тушаал өгсөн гэдэг юм л. Бид нар одоо ингэж Монголын тус орхитонд одоо голлон гаралцсан үнийг өнөдөр ингэж өсөр хийж болохгүй. Наатахаа одоо хүний ёсоор оршуулаа гэд. Тэгээд нарангийн ингэр тавиач нутглуулсан гэсэн тийм ам яриа бол би. 260 жилийн өмнө байгуулагдсан хийд дугныхаа хуучин суурин дээр ингээд 2 3 цогчин дугнаа сэргээсэн даваад байгаа. Тэгээ ер нь хэдэн хувийн ерөнхийдөө бол нэг 70-80% нь бол тас үүссэн баг та. Одоо манай нэг хийдийн нэг хойноос авсан зураг тэр цааталт байгаа да. Хойноос авсан, урдаас авсан зургнууд бол бий. Энэ одоо энэ болохоор одоо тий энэ бол одоо нэг Позней гээд Оросын нэрт хэдний авсан зураг. Позней гээд. Энэ болохоор одоо яг манай хийдийн хой тайхан дээрээс авсан зураг. Энэ урдаас нь авсан зураг. Энэ бас нэг урдаас энэ нэг жоохон зүүн урт хэсгээс авсан зураг байна. Одоо энэ дээр бол одоо хийдийн барилга бүгд харж. Одоо энэ урдуураа шүрэг хашаа ямпэ хаалга гэж байгаа. Ямпэ хаалга одоо энэ хэсэг харагдаж байна шүү дээ. Ямпэ хаалга ямар очтой вэ гэхээр яг нөгөө хааны зарилгаар юм уу зөвхөн одоо нөгөө богд залрах хэвээр. Тэгээ одоо энэ ямпэ хаалга шүрэг хашаагаар хэн дуртай нэвтэрж болдгоо. Болно бүр авчих уу? Яг ингэж. За. Ер нь бол одоо тэгээ бидний юу ийм байдлаар одоо яг хуучных нь энэ яг юугаар сэргээж чадвал энэ их том зүйл бол соёлын хувьд бид нар яг нийслэлийн анхны одоо их суур тавигдчихсэн энэ дамдаржил хийдийг бүтэн сэргээж чадах юм бол яг ийм байдлаараа сэргээж. Тэгээ бид нар заавал гадны зөвлөхүүд авч иж тийм ээ. Энийг сэргээх баг тий. тэгээд ер нь бол одоо гадна талынхын энэ хашаа бол хуучнараа. Тэгээ ерөнхийдөө бол бид нар яг тэр нөгөө нэг хэрмээ одоо 4.5 га газрыг хадгалж авсан хуучин хэрмээ хашааг бол биднийг одоо хуучин хийдийнхээ хуучин хашааныхаа туураарыг хадгалж хамгаалж авсан байна. Тэгээ бид яг одоо үлдсэн сүм дугнуудаа иргэдийнхээ тусламж олцоотойгоор тэгэл одоо хадгалаад хамгаалал хамгийн гол нь хойч үедээ л яг одоо цогцлбор хэлбэрээр нь үлдээх гэдэг л
зориул явж байна да. Яг харахгүй 4 уулын дунд одоо барих 13 дугаар зууны үед бол нөгөө тоолын шугууд байгаа тойрол хааны өргөө бол орох баг. Тэрний дараах бол тэгэл одоо орчин үеийн 2 3 давхар барилга гэх юм бол одоо манай ахлах баг. Манай монголчууд бас нэг жоохон буруу ойлголттой койжингийн өндөр гээд түрүү айлуудаас үлэгч тэр койзи гэдэг хүнийгч тэр бүс үлэг. Тэрнээс өмнө байгуулагдсан манай хийд байгаа. Зарим усад газар чөлөөтэй ажлууд эрхчлийн газар зохион байгуулалт гэдэг нь бас тусаад явж байгаа. Тэгээ өнгөрсөн жил эдгээр энэ 25 онд нэг бүтээн байгуулалтаа дуусгасан тэр нь хашаан 4.5 эрхчлийн бидний төлөвлөгөөр 4.2 гадна хашаа тойрсон энэ айл өрхүүдийг бид нар чөлөөлнө гэсэн эх 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ийм одоо төлөвлөлт тусч байгаа гэдгийг хэлье. За тэгээд манай хөнгөцсөн маань яг энэ 4.5 гадна засгийн 4.9 дээр танаа хийдийн болон соёлын газар, соёлын яам, бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч энэ орчмыг хэрхэн яаж хуучин тэр өнгө төрхөөр нь сэргээх вэ гэдэг ийм одоо сэргээн босгох вэ гэдэг одоо техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах юм ажлыг ахалж өөрөө хийн. За ингээд бид нар нөгөө тэзүү олон улсын шаардлага хангасан юм тэзүүтэй болмогт бидний соёлын өвийг сэргээн босгодог гадны урчууд, дахцууд, дотоодын урчууд, дахцуулаа хамтарсан юм одоо баг энэ одоо танай хийд орныг сэргээх юм гэж байна. Миний бодлоор ер нь юм хуучны дүр төрхөөрөө одоо илүү их одоо анхны одоо дүр төрхөөрөө илүү гой байх болов. Энийг гэхдээ би хийж мэдсэн. Тэгээд амдаржал хийхтэй холбоотой. Энэ чинь энэ хойд чинь зонхон хайрхан гэдэг үг. тий зонхон хайрхан тий. Тий энэ хуучныхын дүр төрхөөр сэргээх энэ ажил дээр одоо манай нөхдүүд ирэх жил илүү их анхаарч ажиллая. Би та хэдэд хэллээ. Энэ хийд орныхоо хашаанд одоо дахиж шинээр юм босгож болохгүй. Яг энэнийхээ дагуу сэргээж бид нар босгох нэгдсэн юм төлөвлөгөөтэй явъя гэж та бүхнээс хүсэж байна. За тэгээд би маргааш бас та бүхэнд нийслэл Улаанбаатар хотын энэ өвлийн цагт хийгдэж байгаа ажлуудын талаар та бүхэнд мэдээллүүдийг хүргэе. Би нөгөө нэг өдөр болгон шахуу мэдээлэл хийгээд зарим өдөр мэдээлэл хийхгүйсэн чинь жоохон хүмүүс өгүүлэх янзтай байлаа. Тэр өвлүүд бидний хамгийн чухал ажил юу гэдэг вэ? Төсөв төлөвлөгөөгөө батлах, төлөвлөлтөө хийх, бэлтгэл ажлуудаа хангах энэ ажлууд байдаг. 2026 оны худалдан авах ажиллагаа бүх бүтээн байгуулалтын ажлуудын эхлэл энэ 25 оны 12 сард хийгдэх гэдэг. Манай энэ жилийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөө 98 онд болж байна тийм ээ. 98. Энэ бол улсын хэмжээгээр бараг нэг дахин илүү явж байгаа шүү. Энэ бол манай бас залуучуудын ийм ууггүй одоо ажиллаж байгаагийн үр дүн гэж харж байгаа. За бид нар энэ тендер гэхээр одоо би хараагүй ч гэсэн наад комментэн дээр хулгай гэж ярих бах. Тэгвэл бид нар эх жилийн худалдан авах ажиллагаанаас эхлээд ер нь хиймэл оюун ухаанаар одоо худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг ийм шилжилт рүү орохоор төлөвлөж байгаа. Сая бид нар хиймэл оюун ухааны худалдан авалтын одоо програм хангамжийг бид нар бас одоо шалгаруулахаар ингээд мөнгө тавьж байгаа. Тэгэхээр хүний оролцоогүй нийслэл хотын бүтээн байгуулалтын ажлуудыг шалгаруулдаг энэ тогтолцоо руу бид нар бас шилжгээр болж байгаа гэдгийг хэлье. Баярлалаа. Тэгээд танд танаа хамт олон одоо бас амжилт хүсье. Та бүхэн тэгээд хотынхоо бүтээн байгуулалтын ажлыг одоо сайхан болохыг одоо хурал номондоо даатгаж өгөөрэй. Дээр нь энэ 4 уулын дунд байгаа 2 сая шахуу иргэдээ гал хөлийн аюул, газар хөдлөл, тийм ээ, үер усны аюулаас авран хамгаалах юм ном таринуудыг уншиж харьлаарай гэж тэгээд зөвлөгөө өгч одоо хотын зарчмын хувьд үсэж байна. 260 жилийн түүхтэй 4 уулын дунд удаа хамгийн анхны бараг айл өрх нь юм чинь тэгэлгүй яхаа гэж бодож байгаа. За баярлалаа.